За ингээд үүдний хэсэг байна. За баруун гараасаа явцгаая. Ингээд зочны өрөөний маань харууц байна. За зочны өрөө маань урагшаа харууцтай. За яг урталт нь хобби сургууль байна. Бакатаун байна. За ингээд шилэн. За эндээ хөрхөн. Ийм бисэхтэй. Тагтрын гардаг. За тагт нь ийм хөрхөн. Тагттай. За энэ талаараа галтгааны хэсгийг хийчмээр юм байна. За энд заныг жижиг өрөө байна. Замын тагттай төрөний тагтаараа ингээд нэлцдэг юм байна. За ийм гоё. Тагттай. За эндээ барин цэврийн өрөөтэй. Нэлэн бантай. За ингээд том өрөөний маань хэсгээр явж байгаад за энд нэг үндсэн хөдөлгөөн өрөө байна. Хүүхдээ өрөө хийчихвэл ийм гоё өндөр таацтай байна. За дахиад нэг хөдөлгөөн өрөө байна. Гэшээ мастер хөдөлгөөн өрөө хийж байгаа юм. За энэ талаараа дахиад нэг юм хоёр угаалттай баамтай хоёр байна. За ингээд ийшээгээ зочны өрөө маань байна. Энэ талаараа хувцсны өрөө хийчмээр байна. За одоо хэдүүлээ хоёр давхарлан гарч үзье. Хоёр давхарт нь хөрхөн ажлын өрөө болгочмоор. За нэг метр 80 орчим өндөртэй таацтай. За энэ хөрхөн ажлын өрөө болгочмоор хүүхдийн өрөөс нь болно. Хөдөлгөөрөө энд ормоор тавиад хөрхөн товчулцгаар эндээс бантай, налтай, хаалттай. За энэ хөрхөн өрөө байна. За энэ хөрхөн дараа сонирхол холбогдоорой.